Хөөе миний охин. Ингэж усааг ингээ гойжуулаад аяга аваадаг байхгүй юу? Хараа. Ийм 5 татар усаа тосоод тэгээд аяга ишээ хийгээд аяга аваалаа. Усаа хайрлах хэрэгтэй байхгүй заа. Заа. Хөөе миний охин. Усаар ингэж тоглохгүй шүү дээ. Усаар тоглож болохгүй заа юу. Хэрвээ тогломоор ахын бол ээждээ хэлээд жижигэн савнд хийж усаа авч байгаа тоглоно заа. Заа юу. Заа юу. Бигээ савндахта усаа хаагаарай. Яг саяны гаргасан миний үйлдэлүүдийг та нар үзээд юу ямар сүртэй юм бэ гэж бодож иж магадгүй. Тэгвэл би танараас нэг зүйлийг асууя. Тэр юу вэ гэхээр та бүхэн маань сар бүр усны төлбөр гэж хэдэн төгрөгийг төлдөг вэ? Гэр хороололт бол усаа литрээр нь худалдаж аваад хэрэглэдэг. Харин тэгвэл орон сууцнд амьдарч байгаа иргэдийн хувьд усаа чөлөөтэй хүснээр хэрэглэдэг. А гэхдээ сард усны төлбөр хэдэн төгрөг гардгийг тэр бүр мэддэггүй юм байна. За тогоо төлсөн, утасны төлбөр төлсөн, зурагтын инновашны төлбөр төлсөн, сөөх төлсөн, усны мөнгө. За энийг яа тий. Ямар дараалт гэж бодвол. Гэдэг бол энэ нь эргээд бидний усны хэрэглээнд маш их хормолдог. Яагаад вэ гэхээр сар бүр бидний тоог, сөөх, утас, зураг гэд бүх төлбөрөө төлөхгүй байх юм бол автоматар шууд хаагддаг. Тэгвэл бидний крантнаас урсаж байгаа цэврээс төлбөрөө төлөөгүй байсан ч тасалддаггүй учраас хэрэглэгчид энийг нэг их тоодгүй төлбөрөө төлөх гэж нэг их яардаггүй байх. Вэ та усныхаа мөнгийг төлөхгүй удаад яваад байх юм бол таны гэрт очиж байгаа усны үйлчилгээ мөн хязгаарлагдаж ус хангамжийн үйлчилгээний найдвартай үйлчилгээ доголдолд хүрэх өндөр эрсдэлтэй. Ус бол чанд минь эрдэнэ та нар минь усаа хайлтгаагаарай бас усны төлбөрөө цаг тухайд нь төлж байгаарай гэж уриалмаар байна. Баярлалаа.